За инхүү дараагийнхаа бичлэг нь 5 морилаа. За энэ бичлэгээр болохоор хэдүүлээ. Миний байрлаж байгаа Бразилийн яг Сан Пауло гэдэг SWT Sports Academy-гийн байгууламж буюу одоо миний 40 хоног амьдрах энэ газрыг илүү дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодлоо энэ бичлэгэндээ. За тэгээд бичлэгэндээ цуг байгаарай. Ярихад илүү ойлгомжтой болох байхыг танилцуулснаар. За тэгээд let's go. Sakura. Yeah, we have a video analysis room, bro. Wish. So, энэ бол ингээд видео анализын өөрөө юм байна. This is a hell. За, сургуулийн дох юм байна. Дэжгүй. За, ингээд саяны доотлын хэсэгт болохоор ерөөсөө хоолны хэсэг, тэр доор хоолны хэсэг, тэгээд сургууль плюс видео анализ болох юм байна. Дэше алхаад болохоор манай байр байгаа. Тэгээд одоо ийшээ зүүн эргээд физио тэгээд усан мэсэн бас gym box. Зэн таригчинда. За энэ бол ингээд 24 доллар ажиллах усан сан нэж байна. Ер нь бол миний ойлгосноор 3 шиг усан сантай мэлээ. Тэгэхээр тэр доор нөө одоо байр байгаа шүү дээ. Тэр байрн дээр дахиад нэг усан сантай мэлээ. Тэрийг тэгж үзүүлье. Дэжгүй хэр дулаахан байна үстгээ. Хөдөө биш үү? Жохо хөдөө байна. За гаднаа оршууд ингээд талбай харагдах юм байна. Сүртэй. Зя юм хөө. Гойма facility-ний хувьд бол өстой ярих юм алгаа. Зүүн. Чингэл professional та. За тэр дээр өрөө ах шиг байна. Доош ингээ ах юм шиг. За энэ ч нэм халуун хөтөн өстой. Тэгээд доош jacuzzi аш. Сауна. Jacuzzi энэ ч нэ сауна нууч. Хальт харцаад ямар хөө юм. За жоохон нэгэн үстэй байна. За jacuzzi энэ ч нэ. За дэш гарцгаа. Yes, there we go, my coach. Davide. За үнэхээр таалагдах бол 100-аас 100, 10-аас 10. Үнэлэхээ өгөхөр бол нэрээ галцаа. За дараагийнхаа газар руу явцгаая. Let's get out of here, bro. Y después cuando conozcan a Edu se van a dar cuenta que con Edu pasa lo mismo, ¿ok? Que ustedes se sientan cómodos y respeten también el espacio que ellos tienen para trabajar, ¿ok? Vamos. Physio bichute. Me too, bro. I don't have any whites, no black socks. Ooh. За жимний өөрөө нэг юм их үү. За гişээ ингээ харж байгаа бол шууд чигээрээ энд нөгөө final тэмцээнүүд нь болдог талбай гэсэн. Амар гоё том юм бил. Natural. So за энэ л одоо чигээ ажиллаж өгнө шүү дээ. Бүх төхөөрөмжийг ашиглана. Let's go to the next. Гойма. За үргэлжлүүлээ доошо бууж ирээд энэ
Эй! On va se doucher dans le Douche. C'est mon gars. За энэ бол хувцас солих өрөөж байна. За нэг иймэрхүү өрөөнд тоглолтод орохын өмнө хувцас солих нь ш. Хамаагүй professional vestuario vestuario гэдэг нь нөгөө юу вэ? Changing room хувцас. За шууд гадаа гараад. За энэ бол жинхэнэ гой талбай. Хамгийн гой талбай гэсэн. Өглөө хэдүүлгийнхээ бэлтгэлээсэн талбай шүү дээ. Тэр болохоор ер нь бол бэлтгэлийн талбай гэсэн. Харин гадаана яг энэ дээр болохоор том тоглолтууд нь болох юм лээ. За ингээд талбай нь бол нэг иймэрхүү байна. Тэгээд гоё талбай юм байна. Ер нь бол миний тоглож үзчихсэн талбайнуудаас ранклах юм бол нэг 3-т орж ирэх талбай шүү. Үзсэн талбайнуудаас нь гоё том зайтай голд бол илүү их бөмбөнд хүрэх боломж гарах юм байна. Илүү ашигтай гэсэн үг. Мерседийн талбайг бодвол хамаагүй том юм байна. Гоё Үш. Зя тэгэхээр Исэн хөлөн бөгс байх нь байна. Далцснаа зэрэг утахгүй. football beach by the pitch and Why not, mate? Chicos, me acerco acá un segundo. Okay, so today you go with Mauro and the video. Yeah. Okay? So, who do we have here? Hey, hola everybody. Yeah. I'm Davide, I'm the coach of Anca, and this is my coach office, and is the best coach office I ever had in my life. Let's This go. is the office where we work as a coaches every day. Wow. There is the space for the work, the space for the tactics, the space for the music, the space for the trophy. Wish. This is the trophy that our coach, the first group won, right? Of course, Yeah. first of three. Nice one. And this to print the pieces. Always important to win the match. Yeah, for the tactics, right? Okay, see, Back man. to the pitch. This Yeah. is the word, back to the pitch. За тэгэхээр ингээд HWT Sports Academy-г ер нь танилцуулж дуслаа. Тэгээд facility нь бол өстой үнэхээр өндөр юм байна. Өндөр зэрэглэх. Тэр гоё юм. Нов ногоон байгууламж. Үнэхээр гоё одоо structure нь үнэхээр гоё бүтсэн юм байна. Миний хувьд бол ийм улсуудын энэ том соёлын том яг хөгжлүүдийг харж бол үнэхээр биширч байна. Ямар ч гоё. Яаж ингэж гоё цэвэрхэн авч явдаг байна. Тэр гоё юм аа. За тэгээ хэдүүлээ өнөөдөр бол ингээд яг энэ миний байрлаж байгаа Бразил одоо энэ чи битэл 40 хоног штэ. 40 хоног газар юм аа. Юутай танилцлаа. Тэ презентацийн энэ байна. За тэгээд одоо хэдүүлээ. За ер нь бол тэр доошо баруунаар ингээд доошо яваад тэнцээ хоолны газар байгаа. Тэр доошо тэнцээ коуч нарын өрөө. Тэгээд тэнцээний хичээлээ энэ. За би дахиад очлоо үзүүлж дөө. За тэгээд үнэхээр өндөр хөгжсөн зөндөө гой зүйлсүүдтэй юм байна. За одоо энэ чи харагдчихвэл gaming roomтэй, spot-тэй, gym-тэй, tennis court-тэй тэгээд зөндөө олон хөлбөмбөгийн талбайтай. Тэгээд манай өрөө бол энэ дэш байгаа. Энэ дэш гэсэн үг. Харин тэр доороос дахиад хэдэн групп хүүхдүүд барилж байгаа юм лээ. 2 хэсэг хуваасан гэсэн үг. За энэ ингээд угаалгын өрөө нь бол энэ ч юм байна. Тэгээд дэжгүй том шүү. Хөөрхөн. За энэ ингээд хоёр дахь хаусынх нь өрөөнд чинь. Damn bro. Дахин нэг өрөө. Stability. За өдрийн болоод ичлээ одоо өрөөгөө жигнэсээ танилцуулъя. Lucas and Anca. So
За энэ ч нэг телевизэнтэй тэгээд миний орол энэ ч нэж наа галцсан. За тэгээд нэг жижиг нойлтой. Өчтөр нь бол танилцуулсан дээр л дахиад болчих та. За тэгээд шүүгээ нэг иймэрхүү нэг том хажуудлын нэг шүүгээтэй тэгээд доороо дахиад нэг том шүүгээтэй юм байна ингээл. Ингээд ер нь 40 хоногод амьдрэх шүү дээ. Энд маань өрөөний амтрагч Лукас гэдэг хүүхэд байлж байгаа. Битүүр бол хамгийн гоё өрөө бүгд мэд. Яа үнэхээр азтай. За тэгээ AC-г ажиллуулахгүй бол бүр зүгээр зоон зэрэг. Гаднаас бүр амар халуунцж орж ирэл AC-г шууд мэдэрч ёо өрөө бүр амар хөтөн мэдэрдэг зүйл шууд энержи зүгээр шууд биш гэсэн галзуу. За өнөөдөр ингээд энэ HWT Sports Academy-гийн миний байрлаж байгаа 40 хоног байрлах газартай бол бүтэн танилцлаа хэвлээ. Одоо тэгээд видео ихэд улам илүү хялбар бас та нар ойлгоход ярихад ч амар болох гэж бодож байна. Тэгж бодож ирнэ хийсэн шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бакачка.